Ардын нам, Ардсан нам гэж одоо аль нь чалга. Ерөөсөө намуудын нэрийг байсан дандаа юм ашиг сонирхлын бүлгүүд Монголыг удирдах. Ардсан намын гишүүн юу дарга хан төмрийн зөвлөх амаржинг болохоор яагаад аз мэтгэлцээ дуудаж байгаа гэхээр энэ бол одоо энэ Ардсан намын жирийн гишүүд болон залуучуудын одоо оролцоог хангаж байгаа юм шиг юм одоо ойлголт төрүүлж байгаа хэлбэр гэж үзэж байна. Би одоо Ардсан үндсэндээ Ардсан намын жирийн гишүүдэд одоо Америк сургууль төгссөн байгаа. Адилагч хэрэгтэй бол одоо адилагч байгаа тий 10-20 жил амьдралаа зориулаад явцсан хүмүүс байгаа. Гэтэл ягаад амаржинд энэ урилга өгөөд дараагийнхаа зөвлөгөөр авдгийг гэсэн юм бэл үзэхээс байж байгаа да. Саяхан бас Ардсан намын үндэсний бодлогын орооны ээлж хурал болж за бид дарга болон тэргүүн дэд дарганараас сонголоо. За энэ тал дээр бас та ямар байр суурьтай байна? За тэргүүн дэд даргаар бас баяр цагт тэргүүн хүмүүсээс сонгогдсон шүү дээ. Тий, яг өдөр сонгогдсон дарга нарын талаар юм ярих гэхээсээ илүү Ардсан намын жирийн гишүүд одоо энэ Ардсан намын өвөг дээрх амьдрал ирээдүгөө золиослоод ингээд явж байгаа шүү дээ. Одоо золиослоо өвчин зүтгээ явж байгаа. Энэ Ардсан намын дарга удирдлагууд бол одоо Ардсан намын жирийн гишүүдийг одоо сонгуулийн үеэр зөвхөн саналаа өгдөг, тараах материалыг барьж явдаг нэг ийм хүмүүс мэтэр ойлгоод байгаа гэж үзэж байгаа. Одоо тэнд бол дандаа одоо ашиг сонирхлын бүлэглэл фракцуудын дарга одоо тэр төлөөллүүдэд дандаа даргаар тавьсан гэж ер нь бол ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр жирийн гишүүдийн дуу хоолой Ардсан намд хүрэхгүй байна. Би бол одоо Ардсан намын 2009 оны гишүүн. Гэхдээ яг Ардсан намд 2009 оноос тасалдгүй явсан мөг үгүй. Ардсан намд 3 жил явсан. Түүнээс хойш хувь иргэнийхээ зүгээр одоо хүний эрхийн төлөө үйл хэрэг хийгээ явж байгаа.